байна уу? Од өндөр сугаас та бүхнийхээ амрыг ярь мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өрх бүрийн хэрэглээ, уян гурал болон чанарыг танд авчирна. Lenus Media хамт олон маань ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Од өндөр радио 107 83.3 хүс ослогооноор та бүхэндээ хүрч байна. За өнөөдрийн сэдэв бол саран дээр ямар элементүүд байдаг вэ гэдэг сэдвийн дагуу хүн төрөлхтний хөл тавьсан одоо цорын ганц эргэсийн материалын тухай ярих нэ. За яг одоо физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Нэвтрүүлэг үзэж байгаа та бүхэндээ болон бэлгүүндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Өдрийн мэнд сайн байцгаана уу. За өнөөдрийн сэдэв бол ямар ч байсан одон орны айгүй алдартай объект руугаа ялангуяа нөгөө нэг хүн төрөлхтний хамгийн сайн мэддэг тэнгэрийн эргэс рүүгээ буцаж очино. Сар гэдэг одоо манай дэлхийн цорын ганц дагуул байгаа тийм хамгийн чухал цорын ганц дагуул байгаа. Тэгэхээр түүний тэр одоо дагуул дээр ямар элементүүд байдаг тухай ярилцсан. Гэхдээ яг нь ерөнхийдөө яриа маань тухайн тэр элементүүдийн ачаар бид нар сарны тухай хэр их зүйлийг мэддэг болсон бэ гэдэг дээр илүү төвлөрнө гэсэн үг. Яагаад гэхээр хэдүүлээ ингэж асууя л да. Манай нарны аймагт ямар элементүүд байдаг вэ гэх юм бол тэр бол айгүй хариулт нь бол айгүй тодорхой. Яагаад вэ гэхээр дэлхийн нар хоёр дээр ямар элементүүд байгаа юм тэр бүх элементүүд нарны аймагт байгаа гэсэн үг тийм үү. Манай нар бол манай нийт нарны аймгийн нийт массын 99%-ийг эзэлж байгаа объект шүү дээ тийм. Тэгэхээр наран дээр ус төрөгч гээлий байгаа, дэлхий дээр ус төрөгч гээлий байгаа. За тэгээ наран дээр хүчил төрөгчөөс байгаа, дэлхий дээр хүчил төрөгч байгаа. Гэтэ яг зөвхөн өөр хэлбэрүүдээр байгаа тийм. Ийм учраас бид нар ерөнхийдөө нарны аймаг дээр ямар элементүүд байгаа вэ гэж асуух юм бол ихэнх нь мэднэ. Мэдээж уран хүртэл ихэнх элементүүд бүгд нарны аймагт байж байгаа. За пропорцоор нь ялгаад харах юм бол за хамгийн түгээмэл нь ус төрөгч байж хагаад гээлийгээд ингээд багасаа явдаг ч юм уу тий. Тэгээ төмөр дээр нэг пиктэй. Тэгээ бүр хүнд элемент рүү очихоор бүр багасаа явдаг ч юм уу. Иймэрхүү маягийн графикуудыг гаргаж байна. За яг хоёлаа нарны аймгийн хамгийн түгээмэл элементүүд юу вэ гэдэг дугаар байгаа учраас тэр тухай бас илүү дэлгэрэнгүй яриад яах вэ? Сарлуугаар. Тэгэхээр сарн дээр ямар элементүүд байдаг вэ гэж асуувал хамгийн түрүүнд чиний толгойд ямар элемент орж ирж байна? Ер нь за ямар ч байсан ус бол байдаг гэдгийг одоо мэдж байна. За тэгээд хүчил төрөгч өөр хэлбэрээр байдаг. Да амьсгалж болохгүй мэдэн ш тэ. За энэ хоёрыг бол тэг сонсч байсан. Тий за ус байдаг гэдгийг донтог жоохон шорондоо юм биш үү? Тий. Ус байдаг гэдгийг мэдж байна гэдэг чинь ерөөсөө тийм чинь хүчил төрөгч байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгээд ус төрөгч байгаа гэсэн. Ус байгаа гэдэг ус чинь өөрөө ус төрөгчийн 2 молекул болон хүчил төрөгчийн нэг атомоос тогтсон ийм молекул байгаа шүү дээ ус гэдэг маань. За тэгэхээр ийм хоёр элемент бол байгаа юм байна. За окей. Ингэнгүүт дараагийн нэг чухал элемент байгаа. За тэрийг хоёлаа яаж болно заяа. Сарыг зүгээр энгийнүүдээр харахад ямар өнгөтэй харагддаггүй гэдгээс нь тааж болно. Тэгэхээр сар энгийнүүдээр харахаар ямар өнгөтэй харагддаг вүлээ? Бидний одоо цагаан саарл өнгөтэй харагддаг тий. За надад бол цагаан саарл харагддаг. Цагаан саарл өнгөтэй харагдаж байгаа. За өмнөх дугаарууд дээр яригдсан нэг элемент байгаа. За тэр элемент бол өөрөө цагаан саарл өнгөтэй нунтаг хэлбэртэй байдаг. За би бүр амталж үтсэн тухайгаа ярьсан. Амт нь аягүй юм хуурай онцгүй амттай байдаг гэж ярьжсэн. За тэр ямар элемент вэ? Тэр элемент бас сарны гадаргууд дээр тэгэхэр байдаг байх нь шүү дээ тий. Бид нар шууд сарыг гадаргууг нь харж байгаа юм чинь. Тэгэхээр тэр ямар элемент гэж бодож байна? За саарл айгу олон элемент санаанд ороод байна. Надад цахиур махиур юм болоо. За дөгч юм. Айгу яг зөв яг бүр ингээд одоо ер нь манай сонсогч нар бол өмнөх дугааруудыг сонссон ба саяны асуултуудад тэр гээл шууд хариулах хэрэгтэй. Яг саяны манай урнаа шиг шууд ингээд хариулах хэрэгтэй. За яг урнагийн саяны хэлсэн 3 элемент гурлаа сарн дээр байдаг бөгөөд сарны минералыг бүрдүүлдэг хамгийн чухал 3 элемент байгаа. Цахиур, хөнгөн цагаан, 3 дахь нь юу гэлээ кальц 3 тий. Кальц гэдэг энэ 3 элемент маань. За тэгэхээр энэ 3 элемент чинь өөрөө цагаан саарл өнгөтэй харагддаг байхгүй. Энгийнүүд нь одоо нөгөө дэлхий дээр биш агаарын ийм одоо идэвхтэй одоо нөгөө дэлхий дээр цагуурын ийм идэвхтэй орчин байгаа шүү дээ. Манай дэлхийн маань геолог болон цагуурын идэвхтэй орчин байгаа тийм биш сар шиг мэдэхгүй орчинд аваачаа тавьчих юм бол тиймэрхүү өнгөтэй харагдах нь. За тэгэхээр гадаргуу дээр нь байж идэг элементүүд маань цахиур за түрүүний хэлснээр тий хамгийн ихнийх нь. За тэгээд хөнгөн цагаан. За тэгээд кальц гэсэн 3 элемент сарны гадаргуу дээр тодорхой хэмжээнд одоо байж идэг учраас сарны гадаргуу маань яах нь цагаан саарл өнгөтэй харагддаг байх нэ. За ингээд сарны цагаан саарл өнгөний учрыг олчлаа. Ийм 3 элемент байдаг юм байна. За окей.
Тэгээд цаашаа явъя тий. Ингээд болоогүй. Сарыг давхар бид нар харж байхад сарн дээр юм толб шиг юмнууд байдаг штэ. Одоо нөгөө сарны Мария буюу сарны тэнгис гэж нэрлэгддэг илүү хүрэн өнгөтэй хэсгүүд байдаг тий. За тэр хүрэн өнгнөөс нь дахиад тааж болно. Тин чи ямар элементүүд байгааг. Нэгсэндөө ямар элементүүд тэнцээ илүү харанхууд хүрэн өнгийг бий болгох вэ гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ. За тэр ямар элемент байж болох вэ? Урнаагаас шалгалт авна өнөөдөр. Төмөр мөмөр юм болоо гэж бодож байна. Ер нь бол яг сайн мэдэхгүй байна. Яг уншижсэн ч юм шиг санагдал санахгүй. За саяных бол бүр ерөөсөө хамгийн зөв хар бараа өнгөтэй. Хамгийн зөв хариулт. Ерөөсөө сарны тэнгисийг бүрдүүлж байгаа элементийн хамгийн ихэнх хэсгийг төмөр эзэлдэг байна. Ерөөсөө төмрөөс болж тэнцээ тийм яах нь хүрэн өнгөтэй харагддаг байна шүү дээ. За тэгээд үлдсэн хэсэг нь юу байдаг вэ гэхээр магнезиум болон титан гэдэг хоёр элементүүд тэнцээ байждаг. Тэгэхээр ингээд харах юм бол сарн дээр ерөнхийдөө үндсэн 7 төрлийн элемент байх нь байна тийм үү. Эхнийх нь бол хүчил төрөгч байх нь байна. Хүчил төрөгч тодорхой хуваар байж идэг. За хүчил төрөгч сарн дээр ихэвчлэн сарны минералуудад хоригдсон хэлбэрээр байж идэг гэсэн. Одоо нөгөө минералуудын дотор нь байж идэг гэсэн. Тэгэхээр яг үгээр амьсгалж болохгүй тий. Тэр сарн дээр бол агаар байхгүй шүү дээ. Ерөөсөө ямар ч одоо дэлхий дээр байдаг шиг юм баялаг агаар байхгүй учраас сарн дээр амьсгалах боломжгүй. Тэгэхээр сарны минералууд дотор хүчил төрөгч маань хоригдсон хэлбэрээр байж идэг байна. За ингээд дараа нь силикон, хөнгөн цагаан, кальц гэсэн элементүүд орох нь. За ингээд 4 элемент тий. За энэ 4 элементүүд маань сарны нийт гадаргуу дээр оршиж идэг учраас сарны нийт гадаргуу маань өөрөө цагаан саарл өнгөтэй харагддаг байна. За дараа нь сарны тэнгис гэдэг хэсгүүд байгаа. Сарны тэнгис нь өөрөө ихэвчлэн төмрөөс тогтсон магний болон титанаас бас өөр титануудын нэгдлээс тогтсон ийм хэсгүүд учраас хүрэн өнгөтэй болж харагддаг байна. Тэ бидэрт хүрэн өнгөтэй болж харагддаг байна. За ингээд энэ 7 төрлийн элемент ерөөсөө сарны 98-аас 99% бүрдүүлж идэг сарн дээр байгаа нийт элементүүдийг. Гэхдээ мэдээж энэ 7 төрлийн элемент маань цэвэр хэлбэрээр оршихгүй шүү дээ, тий. Дэлхий дээр ч гэсэн цэврээрээ оршдог элемент за хамгийн түгээмэл нь алтал бараг байгаа гэх тийм үү. Бусд нь бол бараг цэврээрээ оршдог. Дандаа нэгдэл хэлбэрээр оршиж идэг, тий. Дандаа төрөл бүрийн нэгдэл хэлбэрээр оршиж идэг. Нэгдэл хэлбэрээр оршиж идэг учраас нөгөө эртний химчид маань бас нөгөө алхимчид маань тухайн элементийг цэврээр нь гаргаж авах гэж бөө юм болсон шүү дээ тий. Одоо нөгөө хүний амиар нэгдсэн элементүүдгээ дугаар дээр яаж тэр элементүүдийг цэврээр нь нээх гэж хүмүүс тэнцээ осолдож исэн, бүтлгүүтж исэн ямар амар ослууд гарч исэн тухай яригдсан ба. Тэгэхээр цэврээрээ сарн дээр оршдог. Дэлхий дээр бол бид нэр элементүүдийг лабораторийн орчинд тодорхой урвалд оруулаад эсвэл физикийн процесс донд оруулаад цэврээр нь гаргаж авдаг. Сарн дээр бол хүн байхгүй шүү дээ. Сарн дээр бол амьд амтан байхгүй тий. Тийм учраас сарн дээр тэр элементүүд маань анх сар үүсэж хахад тодорхой химийн урвалд ороод тодорхой бондуудыг үүсгээд нэгдлүүдийг үүсгэсэн тэр хэлбэрээрээ хадгалагдаад үлдсэн байж идэг. За ингэж үлдсэн хэлбэрүүд нь өөрөө 4 төрөлд хуваагддаг гэж байна. За ямар 4 төрөлд хуваагддаг вэ гэхээр хамгийн ихнийх нь кальц хөнгөн цагааны силикат гэж нэрлэдэг. За кальц хөнгөн цагааны силикат гэхээр кальц орсон байх нь байна. Хөнгөн цагаан орсон байх нь. Тэгээд цахиур орсон байх нь шүү дээ, тий. Цахиур орсон ийм 3 нэгдэл орсон байх. За энэ 3 нэгдэл орсон зүйлийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр энэ айгу хил хугалчмаар нэртэй ядчихлаа. Одоо барыг үсгэлж уншихгүй бол плагиоклазин жонш гэж байгаа. Монголоор плагиоклазин жонш буюу плагиоклаз. За ийм. За нөгөө өөр нэг нэр нь болохоор анортайт гэж байгаа. Анортайт гэдэг ийм нэртэй. Ийм одоо эрдэс байх нь шүү дээ. Минерал байх нь тий. Энэ нь өөрөө кальц хөнгөн цагаан цахиурын нэгдэлтэй. За энэ гурав нэгдээд сарны гадаргууг цагаан саарл өнгөтэй харагддаг. За дараагийнх нь болохоор пироксин гэж бас минерал сарн дээр байж идэг. Одоо нэгсэндээ энэ чи би юу яриад байгаа вэ гэхээр түрүүний анх нэвтрүүлгийн эхэнд ярьсан 7 нэгдэл маань ямар үндсэн 4 минерал буюу нэгдэл хэлбэрээр оршдог тухай ярьж байна гэсэн үг тийм. Тэгэхээр хоёр дахь нэгдэл нь юу гэхээр пироксин буюу магний, төмөр, кальц, силикат хосолсон ийм 4 элемент хоорондоо нэгдээд пироксин гэдэг ийм элементийг бий болгодог байна. За энэ маань өөрөө ерөөсөө сарны базалтууд гэж байгаа шүү дээ. За бид нар базалт гэдгийг бол бараг хэлүүлэхгүй мэдж байгаа бах тийм. Базалт гэдэг нэгдлийг бол
ялангуяа манай барилгынхан бол андахгүй тий базальт гэж юу гэдгийг. За тэгэхээр сарны базалтуудад их байдаг. За сарны базалтууд маань хаана байдаг вэ гэхээр сарны тэнгис дээр байдаг. Сарны тэнгисээс гарч ирдэг минералууд одоо эрдсүүд гэсэн үг тий. Тэгэхээр энэ маань өөрөө магний, төмөр, кальц, силикатын нэгдэл байна. За үүнийг пироксин гэж нэрлэдэг. За дараагийнх нь оливин гэж нэгдэл байгаа. Энэ цээжлэхэд айгүй амархан. Ерөөсөн магник, төмөр, силикат хоёртой нийлүүлчих юм бол, захиур хоёртой нийлүүлчих юм бол оливин гэдэг одоо нэгдэл үүсгэх нь байна. За энэ нэгдэл маань өөрөө сарны мант болон одоо сарны гүн хэсгээс олддог чулуулгуудаас их гарч ирдэг. За дэлхий дээр бол энэ ерөөсөө галтуулын чулуулгаас гарч ирдэг нэгдэл одоо минералууд гэсэн үг. За ингээд сүүлийнх нь болохоор элементе гэж нэрлэгддэг юм нэгдэл байна. За энэ нь өөрөө төмөр, титан, хүчил төрөгчөөс нэгдсэн ийм нэгдэл байна. За энэ нь өөрөө сарны хамгийн чухал одоо титан болон хүчил төрөгчийн ресурс буюу суурь одоо нөгөө нэг юу гэдэг вэ ресурс чи монголоор нөөц болж өгдөг гэсэн. Нөөц болж өгдөг гэсэн. За тэгэхээр одоо ярианы хэсгээ дахиад базаад ярих юм бол сарн дээр 7 төрлийн элемент байдаг байна. Тэр 7 төрлийн элемент нь 4 төрлийн нэгдлүүдэд маш их одоо түгээмэл хуваагдаж сарн дээр оршиж идэг байна тий. За ийм байдлаар сар маань өөрөө энэ элементүүдээс бүтсэн байдаг байна. За ингээд ерөөсөд өнөөдрийн нэвтрүүлгийг дууслаа гэхгүй тий. Сарн дээр яриад ах өөр элемент байхгүй гэх. Маш ойлгомжтой байл. Тий сарн дээр бол ерөөсөө ийм 4 одоо 7 төрлийн элемент 4 төрлийн нэгдлүүдэд хувираад байж идэг байх нэ. Гэхдээ сар бол өөрөө маш чухал шин чанартай. Геологийн хувьд маш чухал шин чанартай тэнгэрийн эрхээс байгаа. За тэр нь юу вэ гэхээр дэлхий дээр ямар нэгэн элемент нэг цэврээрээ оршдгоо, хоёрт өөр нэгдлүүдэд ороод, химийн уралд ороод, геологийн уралд ороод, геофизикийн уралд ороод ингэ байж идэг. Тийм болохоор бид нар дэлхийн эртний түүхийг судлахад төвөгтэй байдалд орчдөг. Нэгсэндээ дэлхийн нэг анх нэг юм там шиг халуун юм байж байгаа шүү дээ. Баахан галтуул муултаа ерөөсөө юу өнөөдөр энэ гоё үзэсгэлэнтэй дэлхий те. Эртний дэлхий бол ерөөсөө нөгөө эртний грекийн домогт гардаг тартар уур шиг юм явж байгаа те. Тартар шиг юм явж байгаа. Ерөөсөө л тийчээ ингээд сүнцэн юм амьдрал те. Тэнд баг гаднаас нь тэр үед ямар нэгэн харь гэргийнхэн дэлхий дээр ирсэн бол энэ ч ямар ч амьдрал үүсэх боломжгүй хаяад явахаар тийм аимшигтай там шиг орчин байсан. За ингэхэд энэ орчин яаж байгаа вэ гэхээр геофизикийн идэвхтэй уралд ороод идэвхтэй процесс тунд динамиктай байгаа учраас дэлхийн эртний түүхийг арчаа хийдэг. Дэлхийн нөгөө эрт яг эрт цаг үеийн ямар хэлбэртэй байсан, ямар нэгдлүүд, ямар хувьтай, ямар хэмжээгээр, ямар одоо хувьтайгаар оршиж исэн бэ гэдэг тэр тодорхой хурууны одоо нөгөө нэг импринтүүдийг байхгүй болгочдөг. Хурууны хэгийг нь бүдгэрүүлчих чинь гэсэн үг шүү дээ, тий. Дэлхийн тэр эртний хурууны хээг бүдгэрүүлээд байна. Тэгэхээр бид нар дэлхийн эртний түүхийг судлахад айгүй төвөгтэй байдал үүсгэждэг тийм чи. Судлахад айгүй хэцүү болгочихж байгаа байхгүй юу? Гэтэл сарн дээр тийм геологийн идэвхтэй процесс байдгүй нэгт. Хоёрт сар маань өөр агаар мандалгүй. Агаар мандалгүй учраас сарн дээр ямар нэгэн солирын тоогоо үүсэл бол яг тэргээрээ бэж л идэхтэй тийм чи. Хэдэн сая тэрбум жилийн турш яг л тэр хэлбэрээрээ бэж идэг гэсэн. Нэгсэндээ сар гэдэг маань өөрөө геологийн хувьд тайм капсул болчихж байгаа байхгүй юу? Эртний тэр мэдээллийг, Нарны аймгийн эртний мэдээллийг хадгалж байгаа тайм капсул болчихж байна гэсэн. Тэгэхээр сарн дээр байгаа тэр элементүүд болон тэр элементүүдийн нэгдлийг судлана гэдэг нь өөрөө дэлхийн үүсэл. За сарны өөрийнх нь үүсэл. За бүр цаашаа гүн гүнзгий орох юм бол манай Нарны аймаг анх сар дэлхийн хоёр үүсэж байхад ямар шуухан дүр төрхтөө байсан бэ гэдгийг харуулах одоо гэрэл зураг болж хувирж байна гэсэн үг. Сар маань өөрөө. Гэрэл зураг чинь нэг тийм гоё цаг хугацаагаар аялуулдаг шүү дээ, тий. Одоо жишээ нь бид нар сарны хамгийн анхны гэрэл зураг бол 1800 оны сүүл үед авагдсан байгаа ах. Тэгэхээр тэр анхны гэрэл зургийг бид нар харах үедээ өнгөрсөн рүү аялж байгаа шүү дээ, тий. Тэр 200 жилийн өмнөх цаг хугацаагаар аялж байгаа гэсэн. 20 жилийн өмнөх урнагийн гэрэл зургийг харахтаа бид нар яадаг вэ? Тэр 20 жилийн өмнөх хүүхдийг гэрэл зургийн хальсны наанаас харж яах гэдэг нь тэнцээ гэрэл зургийн хальсыг ашиглаад бид нар цаг хугацаагаар аялж яах гэсэн. Тэгэхээр сар маань өөрөө манай дэлхийн хажууд бэлээхэн байж байгаа геологийн хувьд цаг хугацааны одоо геологийн хувьд тайм капсул болсон цаг хугацааны машин байгаа байхгүй тийм ч. Тэгэхээр эн чинь өөрөө сарн дээр очино гэдэг маань хүн төрөлхтний хувьд нэг технологийн хувьд, хоёр танин мэдэхүйн хувьд тэнцээ юм хасар холын тэнгэр иргэсэн объект дээр хүн буулгана гэдэг гоё ч гэсэн нөгөө талаас сарны судалгаа, Нарны аймгийн судалгаа, гариг иргэсийн судалгааны хувьд
эн чинь өөр цаг хугацаагаар аялж байгаа нэг том жинхэнэ аялал болж хувирж байгаа байхгүй тий. Яагаад тэгэхээр саран дээр би очиж буугаад тухайн саран дээр байгаа хөрсний дээжийг авнаа гэдэг маань хэдэн тэрбум жилийн өмнө ямар хэлбэртэй байсан. За яг 100% тэгж мэдээж хадгалагдахгүй л дээ. Мэдээж нөгөө нэг нар тусаж байгаа, саран дээр чинь жижигхэн солирууд ирж унж байгаа гэх мэт бага зэрэг нөлөөнүүд орно. Гэхдээ бүр амар ингээд устдад алга болчихоогүй тэр эртний мэдээллийг би дэлхий дээр авчирч штэ тий. Гэрэл зурагч гэсэн тэгдэг штэ. Одоо ялангуяа одоо урнаа бид хэдийн үеийнхэн те нэг миллениал үеийнхэн бол бага үеийнхэн хүүхэд байх үеийнхэн гэрэл зураг бол за баг өнгөт зурагтай хүн байхгүй те гэдэг. За тэгэнгүүт одоо манай зандаа ах энтри үеийнхэн бол баг хүүхэд үеийн зурагтай юу гүй юу гэдэг асуудал гарч ирдэ. Тэр бол бүр ингээд бүр дээр үеийн асуудал болж хувирж байгаа ерөөсөө. Гэтэл энэ гэрэл зурагч нь цаг хугацааны аясад өөрөө илэгддэг, хуучирдаг, бүдгэрдэг тийм үү. Түүнтэй адилхан саран дээрээс ч гэсэн бид нар очиод хөрсний дээж авахд тийм илэгдлүүд тэнцээ бий болох нь. Тэр илэгдлүүд маань өөрөө нарнаас болж байгаа, саран дээр унж байгаа, солироос болж байгаа тийм илэгдлүүд байх нь. Гэхдээ энэ илэгдлүүд нь өөрөө давхар юуг илэрхийлэх вэ гэхээр хэдий хэр хугацаанд энэ одоо гэрэл зургаараа ярих юм бол тухайн гэрэл зураг хизээ авагдсан бэ? Хэдий хэр хугацаанд илэгдэлд ороод ямар мэдээлэл нь үлдээд ямар мэдээлэл нь хадгалагдсан бэ? За солируд унсан бол тэр солируудын нөлөө нь тэр сарны гадаргууг яаж тодорхой хэмжээнд өөрчилсөн бэ гэдэг мэдээллүүдийг бидэрт өгнө. Тэгэхээр нэгсэндөө илэгдэж ийн гэдэг тэнцээ харамсах хэрэггүй байгаа байхгүй. Харин ч тэнцээ илэгдэлд орох юм бол илүү динамик процесс болцсон учраас энэ хэсэг нь яг одоо цэврээрээ байхад энэ хэсэг нь илэгдэлд орсон байна гэдэг чинь энэ хооронд ийм процесс явагдсан байна гэдгийг бид нар мэдэх боломжтой болчихж байгаа байхгүй тийм чи. Харин ч бидэрт илүү олон баялаг мэдээллийг өгөх боломжтой болж байна гэсэн. Тийм учраас саран дээр хүн төрөлхтөн очиж буух нь бас их чухал байсан байна. Төрүүний саран дээрх элементүүдийг олж нээх нь илүү чухал байсан ба. Тэгэхээр хүн төрөлхтөн саран дээр очиж буухаас өмнө хүмүүс бол сарны тухай янз янзын таамаглалууд дэвшүүлдэг байсан тийм ийм элементүүд байж магадгүй. За мэдээж сая бол одоо ингээд сарны бид нар ингээд өнгийг харж байгаа тийм элемент байж магадгүй гэж таамаглалчлаа шүү дээ. Түүнтэй адилхан шинжлэх эрдэмтэд маань ч гэсэн саран дээр ийм элементүүд байж магадгүй гэдэг таамаглалыг дэвшүүлж ирсэн. Мөн дээрэс нь сар ер нь яаж үүссэн бэ гэдэг дээр маш том маргаануудыг ярьж ирсэн ба. За сар ер нь яаж үүссэн бэ гэдэг маргаан маань өөрөө эцэслэн шийдэгдэхийн тулд бид нар нэгт саран дээр очих хэрэгтэй. Яагаад саран дээр очих хэрэгтэй вэ гэхээр нөгөө саран дээр байгаа элементүүдийг авчрах гэдэг байгаа байхгүй. Нөгөө саран дээр байгаа элементүүдийг авчирчаар тухайн элементүүд дэлхий дээрх элементүүдтэйгээ харьцуулаад тухайн элементүүдийг дэлхий дээрх элементүүдтэйгээ харьцуулаад харьцаа гаргаж ирнэ. Саран дээрх хүчил төрөгч төмрийн харьцаа хэд байна? Саран дээрх хүчил төрөгчийн изотопийн харьцаа хэд байна гэдэг ч юм уу тийм. Хүчил төрөгч нь өөрөө 16, 17, 18 гээд хэд хэдэн изотопуудтай шүү дээ тийм. Тэд нар масаараа маш бага ялгаатай байж байдаг. Тэгэхээр энэ изотопуудын харьцааг тодорхойлох хэрэгтэй болж байгаа. За тодорхойлсноор юу гарч ирэх вэ гэхээр сарны үүсэл тодорхой хэмжээний одоо үүслийн онолуудын аль нь үнэн бэ гэдэг тодорхой хэмжээний чиглэлийг гаргах боломжтой болсон гэсэн. Тэгэхээр сарны үүслийн 3 төрлийн онол байдаг. За тэр 3 төрлийн онол бол за эхнийх нь бол одоо сар бол манай дэлхийд олзлогдсон объект юм а гэж байгаа тийм. Дэлхийн хажуугаар явж байгаа дэлхийн татах хүчинд олзлогдоод нэгснээ сар дэлхийн хоёр нэгэндээ дурлаад гэдэг ч юм уу тийм. Айгу Шекспир маягийн романтизм маягийн юмар ярих юм бол тийм. Эсвэл жоохон дайны хэлээр ярих юм бол сар бол дэлхийд олзлогдсон объект тийм. Олзлогдоод тэгээд ингээд дэлхийг тойрж иргэдэг болсон тэнгэрийн эрхэс юм а гэдэг нэг юм онол байдаг. За дараагийн онол нь болохоор сар дэлхийн хоёр маань хоорондоо маш ойрхон зайтай зэрэг үүссэн юм а. Зэрэг үүсээд тэгээ ингээд нэгээ тойроод эргээд үлдсэн ийм объектууд юм а гэдэг онол байдаг. За ингэж зэрэг үүсэхдээ яаж бас нэг чухал юм ба. Тэр нь юу вэ гэхээр эртний дэлхий маш хурдтай эргэж байгаа учраас өөрийнх нь материалыг тодорхой хэмжээнд сансарт цацаад тэр цацагдсан материалаас нь яах нь сар гэдэг объект маань үүссэн байна гэдэг ийм онол байж байгаа тийм ч. За 3 дахь онол нь юу байсан бэ гэхээр манай одоогийн ангар гарагтай ойролцоо хэмжээний Тея гэж нэрлэгддэг тийм объект манай эртний дэлхийтэй мөргөлдөөд бүр ерөөсөө ингээд сансарт хамаг материалаа цацтлаа маш хүчтэй мөргөлдөөд тэр мөргөлдөөнөөс үүссэн дэлхийг тойроод эргэж байгаа сансрын тоосонцрууд маань одоо дэлхийн тоосонцрууд гэсэн үг шүү дээ мөргөлдөөнөөс цацагдсан тийм
Тэр тоосонцрууд маань эргэж хоорондоо нэгдээд сар үсс юм а гэдэг ийм 3 төрлийн онолыг хүн төрөлхтөнд дэвшүүлсэн байдаг. За мэдээж 4, 5, 6 дугаар төрлийн янз янзын онолууд байгаа тийм ч. Гэтэ энэ 3 төрлийн онолууд маань тухайн үедээ туршилтын одоо ажиглалтуудаа илүү сайн таарж исэн байна. Гэхдээ яг аль нь үнэн бэ гэдэг дээр бидэрт илүү бодит одоо туршилтын баримтууд буюу ажиглалтууд туршилтууд хэрэгтэй байсан байгаа. За энэ үүнийг мэдхийн тулд хүн төрөлхтөнд сарлуу очих хэрэгтэй болсон байгаа байхгүй. Нэгт одоо шинжлэх ухааны өнцгөөс нь ярих юм бол сарлуу очих хэрэгтэй болсон. За тэгэхээр сарн дээр очиод элементүүд авчирсан. Нэгсэндээ сарны хөрсний дээжийг авчирсан байдаг. За тэр дээжүүдээс юу олж нээсэн бэ гэдгийг хоёлаа нэвтрүүлгийн 2 дугаар хэсэгт эхний хамтран ажиллагч Уйг гурилын хамт олноо танилцуулаад тэгээд ярих үү. Уйг гурилтэй. Тий. За өрх бүрийн хэрэглээ Уйг гурилын хамт олон маань өнөөдрийн нэвтрүүлгийг бас ивент гэж хамтарч ажиллаж байна. Тэгэхээр зөвхөн бүхэл бүрийн гурил үйлдвэрлэхэд энэ тусгаалan зориулсан Америк технологи, за технологи стандарт гэдэг үгний ард одоо маш олон ажилтны эрүүл мэнд бүх зүйл орж идэг. Тэгээ Монгол одоо яг энэ технологиг бол Монголдо нутагшуулаад амжилттай нэвтрүүлэг хэрэглэгчдэд хүргэж байна. За Уйг бүхэл бүрийн гурил бол Улаанбуудаг хальттай нь бүхлээр нь тэрэмдэж гаргаж авдаг болохоор шимт хичээлээ хадгалсан байгалийн хамгийн үн цэнтэй ийм гурил гэж үздэг. За ялангуяа хүний биеийн бодисын солилцоог дэмждэг эслэг гэдэг нэг зүйл байна. За эслэг нь бол Улаанбуудан хальсанд ихээр агуулдаг. За эслэг гэдэг зүйл бол одоо хүний биед уустдаг бол уустдаггүй гэдэг 2 төрөл байдаг. За тэгэхээр уустдаггүй эслэг уустдаггүй бол бидний бие шингээдэггүй бол тэрийг одоо яг идэж яах гэдэг юм гэхээр бидний биеийн нөгөө ашигтай бактериудыг гол одоо яг хүнс болж идэг одоо эслэг гэдэг зүйл. Тийм учраас биднийг бас ногоо одоо сайн идэ гэдэг чинь бас тий цаана энэ явж байгаа. За тэгэхээр Улаанбуудаа ч гэсэн бас нэг адилхан ургамал байгаа даа. За тэгэхээр үүний хальсанд бол энэ эслэг гэдэг бидний биед тун чухал. За гидсний ашигтай бактери гэдэг бол хүний нөгөө дархлааны 70%-ийг бараг зохицуулж идэг тий ямар мөвдтэй ууртай байх уу, гунигтай байх уу. За юу идмээр байгааг хүртэл одоо тархинд захиалаа сууждаг одоо тийм хүчрэг нөлөө бүхий. За ийм зүйл агаад байна. Тэгэхээр энэ талаас нь яриулах зүгээр юм болоо гэж бодсон. Тэгээ эрүүл мэндэд үзүүлэх ашиг тосын хувьд бол нэг хотоод гидсний үйл ажиллагаа, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, бодисын солилцоог идэвхжүүлэх, цусны эргэлтийг дэмжих гэдэг одоо дагаад ийм олон давуу талуудыг авчирч байдаг. За бид нар бол нөгөө гурилаа хэрэглэхээ гурил хэрэглэх дуртай улсууд. Тэгэхээр энэ дундаа яг энэ Уйг гурилаа, эслэгтэй гурилаа аваад хэрэглэх юм бол бас эрүүл мэндэд таатай гэдэг утгаараа идэхэд ч гэсэн бас сэтгэл уйг байх нь. За Монгол улсын 21 аймгийн бүх томоохон зах худалдааны төв болон сүлжээ дэлгүүр, Улаанбаатар хотын 9 дүүргийн зах худалдааны төв, за гэрийн доорх дэлгүүрүүдээр бүгдэнд нь худалдаалж байгаа учраас та бүхэн хэрвээ бас энэ гурилыг хэрэглэж үзээгүй бол нэг удаа солиод Уйг гурилыг аваад үзээрэй. Facebook-ээр нь бас Уйг гурил гэдэг дагчих юм бол дэлгэрэнгүй мэдээллүүдийг тав тухтай авах боломжтой. За холбогдох усны дугаар нь 77 17 88 99 88 88 36 гэсэн байна. За нэвтрүүлгийг ивент итгэж хамтарч ажиллаж байгаа Уйг гурилынхаа хамт олонд их баярлалаа. Баярлалаа. За Уйг гурил гэснээс яг гурилтай холбоотой жишээ айгу сарны одоо энэ дээжийг авчирсан дэр их гоё таарна. Тэр нь юу гэхээр хоёулаа сайн нэвтрүүлгийн ихэнд ярьсан шүү дээ. Ер нь манай Нарны аймгийн ихэнх объектууд бол адилхан л юунаас бүтсэн байгаа. Элементүүдээс бүтсэн байгаа. Ягаад гэхээр манай Нарны аймаг чи өөрөө нэг том небула мандцраас бүтсэн шүү дээ. Тэр мандцар дотор байгаа элементүүдээс л тодорхой пропорцуудаар хуваарлагдаад бүтцсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ямар элементүүд ирэх нь бол тодорхой хэмжээнд одоо юу гэсэн таамаглаж болохоор гэсэн үг тийм таамаглаж болохоор байсан гэсэн үг. За тэгэхээр одоо энэ чид сарн дээр Apollo 11 очиж буусан шүү дээ. Apollo 11 хөлөг очиж буугаад нийт 6 удаагийн сарн дээрх буултаар. За энэ нэг юм бүр ингээд зориуд давхар хэлж байгаа юм. Тэр нь юу гэхээр сарн дээр буусанд итгэдэггүй хүн 21-р зуунд амьдардаг юм байлээ. Тэр одоо тэг гар утас бүтээгдсэн ийм видео кол хийдэг болцсон энэ орчин үед сарн дээр буухад итгэхгүй байх гэдэг бол одоо юу гэсэн ч үг юм тий. Тэр бол одоо үнэхээр одоо тэр ойлгохгүй юм би бол тэрийг за. Тэгэхээр энэ ч зориуд тодорхойлж хэлж байгаа нь юу вэ гэхээр хүн дөрлөгтөн сарн дээр дор хаяж 6 удаа буусан байна тийм үү. 12 хүн буусан байна тийм ч. Энэ нийт 6 удаагийн буултаар сарн дээрээс нийтдээ 382 кг сарны хөрсний дээжийг авчирсан байна. Тэр дэлхийд дээр сарны хөрсний дээж байдаг. За тэгж бүр хэтрүүлж ярих юм бол өнөөдөр сарны хөрсний дээжийг
бид нар Amazon-оос ч юм уу eBay-с ч юм уу худалдаж авах боломжтой. Айгу үнэтэйгтэй гэхдээ худалдаж авах боломжтой тэнцээ. Тэгэхээр ийм юм чинь ерөөсөө сарны хөрсний дэж дэлхий дээр байхад тэнцээ ямар нэгэн байдлаар сарн дээр буусныг үүсгээд ах шаардлагагүй. Нөгөө талаас сарны буултыг үүсгэнэ гэдэг бол ерөөсөө тэр том технологийн нэг одоо амжилтыг хоёрт сарн дээр буусан тэр хүмүүсийн маш том эр зориг амь насаараа дэнчин тавьж байгаа тэр том эрсдлийг зүгээр шууд одоо тий наад чин тоглоом шиг хэлчихэж байгаа байхгүй тэрийг үүсгэж байгаа маш муухай бүдүүлэг үйлдэл болж байгаа. Тэгэхээр хэдүүлээ бас ийм байж болохгүй тий. Тэгэхээр сарн дээр хүндрэлт нь 6 удаа буусан байна. Нөгөө талаас ингэж буухдаа 382 кг сарны хөрсний дэж дэлхий дээр авчираад тэнцээ ямар элементүүд байгаа вэ гэдгийг судалсан байна. За ямар элементүүд байгааг судалсан нь түрүүний нэвтрүүлгийн эхний хэсэгт ярьсан 7 төрлийн элементийг биднэрт гаргаж өгсөн ба. За ямар элементүүд байлаа? Хүчил төрөгч байсан тий. За хүчил төрөгчийн дараа юу байлаа? Цахиур, хүчил төрөгч, цахиур, хөнгөн цагаан, төмөр, кальц, хөнгөн цагаан, титан гэх мэт элементүүд байгаа. За эдгээр ингээд байгаа гэдгийг олж нээсэн байна. За эндээс их чухал юм гарч ирнэ. Тэр нь юу вэ гэхээр энэ элементүүд дэлхий дээр ч гэсэн байдаг элементүүд. За энэ элементүүд дэлхий дээр ч гэсэн байдаг элементүүд гэдэг нь сар өөрөө дэлхийгээс салж үүссэн гэсэний баталгаа биш ерөөсөө. Яагаад гэхээр энэ элементүүд ангараг дээр ч гэсэн байгаа. Энэ элементүүд хаавсан буд гариг дээр ч гэсэн байж байгаа. Энэ элементүүд нөгөө нэг солирын бүсний сүлд одууд дээр ч сүлд одны бүсийн сүлд одууд дээр ч гэсэн байж байгаа энэ элементүүд. За юу чухал вэ гэхээр орц гэдэг юм маш чухал болж байгаа юм чи. Орц буюу тухайн элементүүд хэдийн хувьтайгаар тухайн хөрсний дээжинд агуулгаж байгаа вэ гэдэг нь маш чухал болж байгаа байхгүй. Түүгээрээ бид нар сар яг дэлхийгээс үүссэн юм уу эсвэл өөр газраас ирсэн юм уу гэдгийг мэдэх боломжтой. За үүгээрээ энэ нөгөө нэг гурилтай маань холбогдчихж байгаа юм л да. Яагаад вэ гэхээр хэдүүлээд ийм 3 элемент байна гэж бодъё. Гурил, давс, ус гэдэг 3 элемент байна гэж бодъё тий. За энэ бол ингээл 3 адилхан зүйл байна. За энэ 3 элементийг ямар орцтойгоор ямар орчинд боловсруулахаас хооронд нь нэгдүүлэхээс шалтгаалаад 2 төрлийн зүйл үүсдэг. За нэг нь юу вэ? Нэг нь бидний хамгийн сайн мэддэг талх үүсдэг тий. Энэ 3-ыг тодорхой орцоор тодорхой орчинд боловсруулах юм бол талх гэдэг объект үүсчихэж байгаа тийм чи. Одоо нэг гэсэндээ талх гэдэг минерал үүсгэнэ шүү дээ. Сарны одоо тэр элементүүдийн нэгдлүүдийн минералуудын нэгдлэр ярих юм бол нөгөө талд нь орцын жоохон өөрчлөөд усын жоохон ихсгээд орчны зүгээр тасалгааны температурын энэ төр болох юм бол юу үүсдэг вүлээ? Одоо миний хамгийн дуртай юм үүсдэг зэ. Гоймон үүсдэг тийм чи. Гоймон үүс. Тэгэхээр энд юу болчих вэ? Хэрвээ хідүүлээ талх гоймон хоёрыг харах юм бол энэ чинь шал өөр хоёр юм шүү дээ тийм үү? Шал өөр хоёр юм байж байгаа. Нэг нь юм урт гонзоо нөгөөх нь шууд зүсдэг юм шал өөр хоёр юм байж байгаа. Нэг гэсэндээ түрүүний сарн дээр байдаг 4 минерал чинь дөрвөлээ шал өөр юмнууд байж байгаа шүү дээ тийм. Гэхдээ хамгийн гол нь юу нөөр вэ энэ чи? Дотор байгаа орцууд адилхан шүү дээ. Орцууд нь яг л ингээд орцууд буюу орц адилхан гэж хэлж болохгүй юм байна л та. Нэгдлүүд нь адилхан тийм үү? Хийж байгаа нэгдлүүд нь адилхан. Гэхдээ орцын концентрацууд нь өөр нөхдүүд явж байгаа шүү дээ. Нэгсэндээ орц нь өөр юм. Талхыг хийдэг нэг өөр орц байгаа, гурилыг хийдэг нэг өөр орц байгаа шүү дээ. Тэгэхээр үүгээр өөр болж байгаа буюу тухайн минерал дотор агуулгаж байгаа элементүүдийн маань орц өөр болчихж байгаа байхгүй тийм чи. Тэр орцууд өөр болчхоор өөр зүйлийг бий болгож байна гэсэн. Үүгээр нь бид нар тухайн элемент хаанаас ирсэн бэ гэдгийг мэдэх боломжтой байдаг. Тэгэхээр сарны хөрсний дээжийг дэлхий дээр авчираад хамгийн түрүүнд юу судалсан бэ гэхээр хүчил төрөгчийн изотопуудыг судалж эхэлсэн тийм чи. Хүчил төрөгчийн 16, 17, 18 гэсэн изотопуудыг судлаад тэдгээрийн харьцааг судал. Харьцааг нь судлангууд яах нь вэ? Харьцаа нь дэлхий дээр байдагтай адилхан байна уу? Өөр байна уу гэдгийг судлана гэсэн. За тэгсэн чинь юу гарч ирсэн гэхээр дэлхий дээр байдагтай адилхан харьцаатай гарч ирсэн. Сарн дээр байгаа ихэнх элементүүдийн изотопуудын харьцаанууд нь дэлхий дээр байгаа тухайн элементүүдийн дэлхий дээрх изотопуудын харьцаатай маш ойролцоо. Маш ойролцоо байдаг. Ялангуяа хүчил төрөгч их бүр маш ойролцоо байдаг байхгүй юу? Байдаг гэдгийг нь олж мэдснээрээ бид нар өнөөдөр юуг олж нээсэн бэ гэхээр Аполлогийн хамгийн том одоо бидэрт төгсөн хинт юу вэ гэхээр сар бол дэлхийд олзлогдсон объект биш юм а гэдгийг гаргаж ирсэн байна. За яагаад вэ гэхээр нарны аймаг анх үүсэж байхад янз янзын объектууд яг л адилхан элементүүдээс
үүсэж байгаа. Гэхдээ тэр объектэд орж байгаа тухайн элементийн орцсон өөр учраас яах нь өөр байх нь шүү дээ, тий. Энэ ч тэр элементүүдийн орцсон өөр учраас гурил одоо гоймон үүсэж хахад нөгөө газар яах нь талах үүсчих нь шүү дээ. Тэгэхээр гурил талах хоёр чинь нэгээ тойрж иргэдэг одоо объектууд болцсон байлаа гэхэд мэдэх нь биш тий, шууд орцсон өөр байгаа учраас энэ хоёр маань өөр газар үүссэн юм байна. Яагаад өөр газар үүсэж байгаа вэ гэхээр Нарны аймаг анх үүсэж хахад Нарны аймгийн элементүүд маань жигд тархалттай биш. Зарим газар нь жоохон хүчил төрөгч их, зарим газар нь жоохон төмөр их, зарим газар нь жоохон цахиур их ч юм уу тий. Иймэрхүү байдлаараа жигд бус тархалттай байх нь. Тэгэхээр Нарны аймгийн өөр газар үүссэн элементүүд дээрх элементүүдийн орц маань өөр байх ёстой. Гэтэл сар маань өөр газар үүссэн элемент байсан бол сарн дээр хүчил төрөгчийн изотопуудын одоо орцын хэмжээ маань харьцаа маань дэлхийд ирэхээс шал өөр байх ёстой байсан байгаа байхгүй. Тийм учраас бид нар сарыг наа чи өөр газар үүссэн элемент юм гэж мэдэх ёстой байсан. Гэтэл дэлхийд ирэхтэй адилхан байгаа маань өөрөө сарны үүсэл бол өөрөө дэлхийтэй салшгүй холбоотой байна гэдгийг баталж өгсөн нэг том нээлт болсон байна. За Аполло 11 одоо хөтөлбөрүүдийн энэ 6 удаагийн газар талтаар сарн дээрээс авчирсан энэ 382 кг хөрсний дээжийн сарны хөрсний дээжийн хамгийн чухал нээлтүүдийн нэг бол ерөөсөө энэ саяных байсан. Сар бол өөрөө дэлхий дээрээс сарны үүсэл бол өөрөө дэлхийн үүсэлтэй салшгүй холбоотой зүйл юм байна гэдгийг маш сайн одоо тэнцээ баталж өгсөн байж тээ тэнцээ маш сайн баталж өгсөн байна гэсэн. За ингээд бид нар нөгөө нэг түрүүний 3 онол байгаа шүү дээ. Манай сарны үүслийн тухай тий. Одоо Аполло хөлгөөс өмнө аягүй сайн дэмжигдсэн 3 онол байгаа. За тэр нь бол одоо юу вэ гэхээр сар бол нэг бол олзлогдсон, нэг бол дэлхийтэй адилхан зэрэг үүссэн, нэг бол дэлхийтэй Тиа гэдэг эртний гариг мөргөлдсөн, эртний дэлхийтэй мөргөлдсөн гэдэг. За тэгэхээр мөргөлдөөний онолыг саяныхаа аягүй сайн дэмжиж байгаа юм. Нэг гэсэндөө олзлогдсон онолыг нясалж хаяад сүүлийн 2 онолыг илүү сайн дэмжиж гин гэсэн. Зэрэг үүссэн байж магадгүй, эсвэл мөргөлдсөн байж магадгүй. За яагаад зэрэг үүссэн онолыг дэмжиж байгаа вэ гэхээр нөгөө зэрэг үүсэх юм бол энэ хоёр ч хоорондоо маш ойрхон байгаа нэг том систем шүү дээ тий. Зэрэг үүсэх юм бол мэдээч энэ дээр байгаа изотопуудын харьцаа, элементүүдийн изотопуудын харьцаа бас хоорондоо ойролцоо байж болно гэсэн. Тэгэхээр яг нь хоёр дахь таамаглалыг онолыг бүрэн нислаагүй байх нь тий. За ингээд 2 онолыг нь үлдсэн. 3 онолоос ямар ч нэг нь байхгүй болгочлоо тийм үү. Нэг нь бол ямар ч юу юм байна, бүтэхгүй юм байна гэдгийг байхгүй болгосон байна. За ингээд дараа нь тэгвэл сарн дээрх нөгөө хөрсний дээжээ давхар нарийн судална. За нөгөө түрүүний хэлсэн хил хугалчмаар нэртэй нөхрийн Жонш тэгээ нэг оливин, элемента гэх тэр минералуудыг сайн судлах нь. За ингэж судалснаар энэчнээс бид нар юуг олж мэдсэн бэ гэхээр нөгөө түрүүн хэлсэн шүү дээ тэр элемента болон оливин зэрэг минералууд нь өөрөө яаж үүсдэг вэ гэхээр яаж үүсдэг гэнэ дэлхий дээрх ямар минерал одоо нэгдлүүдтэй адилхан байдаг вэ гэхээр дэлхийн манттай адилхан байдаг гэсэн тийм. Мант буюу галтуулаас олддог нөгөө галтуулчин тесрээд халуун мант урсж хагаад хөрөөд лава болдог шүү дээ. Галтуулын лава чинь хөрөөд мант болдог шүү дээ. Сольж хэлж явах шиг. За энэ зүйлүүд чинь ингээ мант болно. За эдгээр нь өөрөө юунаас тогтдог вэ гэхээр яг л түрүүний магний, кальц, төмөр зэрэг, цахиур зэрэг элементүүдээс тогтдог байхгүй. Тэгээ ингээ хөрчгөөрөө яадаг вүлээ. Лава чинь халуун бахтаа ингээ амар шингэн плазм урсаа явж идэг штэ. Галтуулын юуг харсан одоо бичлэг энтер үзсэн хүмүүс байж байвал тий. Ингээ тэгээ хөрөнгүүтэй магм чинь хөрөнгүүтэй мант болдог лөө тий. Магм болдогчлоо. Одоо лав чинь магм болдог. Магм болдог лараа. За яана энийг буруу хэлж явах шиг байна. Мэддэг хүн байвал манайхан намайг дор засаад өгөрөө. Би буруу хэлчих магадгүй. Тэгэхээр одоо тэр магм юм уу мант болно тийм үү. За ингээ мант боллоо. Хүрэн өнгөтэй болчдөг шүү дээ тий. Хөрчгөр хүрэн өнгөтэй болдог шүү дээ. Сарн дээр юу хүрэн өнгөтэй байдаг вүлээ? Сарны тэнгис хүрэн өнгөтэй байдаг шүү дээ тий. Сарны тоогоонод хүрэн өнгө, тэнгис нь хүрэн өнгөтэй байдаг. За энэ юу гэлтэж байгаа вэ гэхээр ерөөсөө сар бол эрт дээр үедээ анх үүсэж байхдаа халуун лавагаар бүрхэгдсэн байсан юм байна гэдгийг харуулж байгаа байхгүй. Яг одоогийн шиг юм хүв хүүтэн амьдрал хүү тийм цагаан саарал өнгөтөө ийм итгэхгүй одоо нэг гариг биш байсан юм байна. Эрт үедээ эн чинь яах нь гадаргуу дээр нь лава урсдаг ийм байсан юм гэдгийг харуулж байгаа. Сарны хөрсний дээд чинь өөрөө энийг харуулсан байна. Тэр нэг бусад
элементтэй болон оливин, пироксин зэрэг энэ нээлтүүдийн одоо минералуудыг судалсны ачаар. За яаж харуулж байгаа вэ гэхээр их амархан. Сарны хөрсний дээжээс юу хайсан бэ гэхээр наацхан зүгээр ус ачиж байгаа байхгүй юу? Нэг гэсэндээ ус чин яадаг нэгдэл үлээ. Халах юм бол ууршдаг нэгдэл шүү дээ, тий. Тэгэхээр яах нь сарны хөрсний дээжээс ууршсан объектуудыг хайчиж байгаа байхгүй юу? Ерөөсөө. Нэг гэсэндээ ямар нэгэн ууршимтгай элемент тэнцээ нэгдэл байна уу гэж хайцсан гэсэн. Тэгээ хайнгуу тийм нэгдэл гарч ирээгүй байна. Гарч ирээгүй. Дээрээс нь түрүүний нэг оливин болон элементийн нар маань маш халуун байж байгаад маш халуун лава хөрсөн үед бий болдог нэгдлүүд. Тэгвэл тэрийг ингээ олооны чимүүд энэчнээс ямар ч одоо хүн таамаглана шүү дээ, тий. Ууршимтгай нэгдэл байхгүй байна гэдэг чинь бүх ууршимтгай нэгдлүүд эртдээ үед ууршаад алгуулсан байгаа байхгүй тэнцэж. Ууршаад алгуулсан байна гэдэг чинь тэр чинь яаж уурших юм? Хав халуун бийж ууршин шүү дээ, тий. Тэгэхээр энэ оливин элементтэй бол дээр үеийн сарны гадаргуудыг урсж исэн лаваны үлдэгдэл юм байна гэдэг таамаглалыг гаргаж ирсэн байна. Маш халуун лаваны үлдэгдэл юм байна гэдэг таамаглалыг дэмжсэн гэсэн гаргаж ирсэн гинэ. Дэмжсэн. Тэгэхээр үүгээрээ сар бол ерөөсөө эрт дээр үед маш халуун объект байсан байна гэдэг мэддэг болсон байна, тий. Айгуу халуун дэлхийтэй адилхан дээр нь ерөөсөө там байсан биз дээ, тий. Дэлхий сар хоёр бол хоёулаа нөгөө нэг эртний грек ромын домогт гардаг тартар уулын гүнд байдагтай адилхан там байсан байгаа байхгүй. Тэгэхээр сар дэлхий хоёр маань эрт дээр үедээ халуун лаватай геологийн хувьд идэвхтэй гаригуд байсан байна гэдгийг тухайн тэр элементүүдийг олж нээснээрээ мэдсэн биш үү, тийм ч тэр хөрсөн байна гэдэг. За одоо эндээс их бас гоё юм болно. Тэр нь юу вэ гэхээр мэдээж сар бол ингээд хав халуун объект байж байгаа, дээр нь ингээд лава урсдаг, тийм ийм лаг объект одоо тэнгэрийн эрхэс байж байгаад хөрөөд хөрснөөрөө нөгөө хүрэн хэсгүүд гарч ирсэн. За сарны тэр лава хөрснөөр эн чинь юу болох вэ гэхээр хүнд элементүүд илүү сарны гүн рүү очно. Одоо нэг гэсэндээ хөрсний илүү гүн рүү очно гэсэн үг байхгүй. Хөнгийн элементүүд болохоор наашаа гадаргуу дээр гараад ирнэ гэсэн. За энэ процессын үр дүнд юу болох вэ гэхээр төмөр магний зэрэг хүнд элементүүд илүү гүн рүү нь очиод нөгөө сарны тэнгис гэж байгаа шүү дээ, тий. Тэр сарны тэнгис чинь гүн юмнууд явж байгаа шүү дээ. Хонхор гүн юмнууд явж байгаа. Тэнцээ очиод тогтцсон байгаа байхгүй. Тэгээд яах нь сарны тэнгисийг бий болгосон биз тэнцээ. Хөнгөн элементүүд буюу кальц зэрэг элементүүд, кальц захиур зэрэг элементүүд нь лаваныхын наашаа хөрөнгөд мантийн гадаргуу дээр гарч ирээд сарны гадаргуу дээр гарч ирээд сарны хөрсийг бий болгоод цагаан сарл өнгийн тэнцээ бий болгосон байна. За ингээд яах нь элементүүдийн мэдээд эрт дээр үед халуун байжгаад хөрсөн гэдгийг мэдэнгүүт сарны өнгө болон сарны газрын зургийг тайлбарлчихж байгаа байхгүй тийм чи. Яагаад энэ сарны тэнгис вэ? Яагаад энэ хэсгээр юу байгаа юм те? Саарл хэсэгтэй байна гэдгийг ингээл тайлбарлсан. Нэгсэндөө тэр бол ерөөсөө эрт дээр үе сарны гадаргуу дээр урсаж явж исэн лаваны хөрсөн үлдэгдлүүд юм байна гэдгийг тайлбарлсан байна. За үүгээрээ 2 дахь онолыг буюу сар дэлхий 2 зэрэг үүссэн юм а гэдэг онолыг жоохон одоо эмзэг болгож эхэлсэн. Яагаад тэгэхээр 2 дахь онол хэрвээ үнэн бол сар бол дэлхийтэй адилхан одоо геологийн хувьд идэвхтэй нэлээд идэвхтэй байх хэрэгтэй болж байгаа. Одоо ч гэсэн идэвхтэй байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Гэтэл яах нь саяны энэ хөрсөн тэгээд хөрөөд ингээд цардас болоод тогтсон нь ерөөсөө геологийн идэвх нь ингээд байхгүй болоод сар бол тайм капсул болсон байна гэдгийг харуулж байгаа учраас 2 дахь онолыг хөдөлгөж эхэлсэн байна. За 3 дахь нээлт ерөөсөө 2 дахь онолыг бүрэн нислэхэд маш чухал нээлт болсон. За тэр тухай 2 дахь хамтран ажиллагч Бекутан гэсэн хамт олноо танилцуулаад тэгээд төгсгөл хэсэгтээ үргэлжлүүлье. За тэгээ чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүйн Бекутан гэсэн хамт олон маань ийм элементүүдтэй нэвтрүүлгүүдээр ивент гэж хамтарч ажиллаж байгаа. Хамт танаа хамт олонд их баярлж байна. За 15 төрлийн эрдэс витамин агуулсан мультивитамин. За нэмэх нь одоо ашигтай бактери агуулснараа давуу тал ихтэй. Тэгэхээр бид нар бол одоо хүүхдээ эрүүл саруул өсгөхтэн те яаж дэмжих үү гэж эрүүл биетээ саруул ухаантай хүүхдээ. За тэгэхээр одоо миний хувьд бас энэ ашигтай бактери эрдэсээ бүрэн дөрөв авах. За тэгээд ашигтай бактери
одоо шаардлагатай үед нь одоо авч байх нь бол тун чухал байдаг. Энэ бол нөгөө тархины үйл ажиллагаа, хотоод гиз, за тэг биеийн өсөлт гэж ерөөсө бүх юмтай ингээд шууд хамаарчдаг. За да ялангуяа нөгөө антибиотик энэ төр бас хэрэглэж явах үед бас ашигтай бактериа та бүхэн битгий мартаарай гэж зөвлөмөр байна. Тэгээ тайрцагт дотор 14 ширхэг юм нумдаг хэлбэртэй ууттай 1-3 насны хүүхдүүд өдөрт нэг уутыг л одоо ууж байгаа тараг юм уусанд нь хийн. За 4 болон түүнээс дээш насны хүүхд бол 1-2 уутыг хэрэглэх одоо ийм заавартай байдаг юм аа. За та бүхэн гэртээ бас шууд хөргүүлээд авч болно. Health Point CGM. За эсвэл одоо бүх эмийн сангуудаар та бүхэн Picotan гэсэн бичгийг бас хараад аваарай. Дараа эмийн сангуудаар орохдоо хэрэгтэй ашигтай бактери аваарай. Facebook нь бол Alkaloid Mongolia гэдэг хуудас байна. За холбогдох утасны дугаар 80 33 51 91 99 34 97 17 гэсэн утсуудаар холбогдох боломжтой байна. За Linus Med-ийн хамт олонд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр одоо ингээд 2 дахь онолыг юу ганхуулсан бэ гэхээр сарн дээрээс сарны одоо юуг хөрсний дээжийг авчираад сарны ингээд мапыг газрын зургийг бий болгож байгаа шүү дээ тий. За дээрээс нь хөрсний дээжийг авчирсны ачаар тэр мантууд цардсуудын дээжүүдийг авчирсны ачаар юуг мэддэг болсон бэ гэхээр сарны одоо цүм байгаа шүү дээ. Сарны цүмд хэдэн хувийн төмөр эзэлдэг юм бэ гэдгийг мэдэх боломжтой болсон. За дэлхийн цүм бол өөрөө одоо шингэн хайлмал хэлбэрийн төмөр гэдэг тийм үү. Ихэнх нь юм төмрөөс бүтсэн байдаг. За энэ маань өөрөө дэлхийн нийт массын 30% бүрдүүлж идэг. Нийт массын 30% бүрдүүлж идэг. За сарн дээр байгаа нийт төмрийн хэмжээ сарны нийт массын ердөө 1.6-аас 1.8% л бүрдүүлж байгаа. Тийм учраас сарны цүм бол үжээ унтарсан халуун хайлмал зүйл биш байхгүй. Хөрцөн зүйл гэсэн. За энэ нь өөрөө юу хэлж байгаа вэ гэхээр сар бол ерөөсөө анхандаа ямар нэгэн гариг ирэхээс үүсдэг шиг үүсээг юм байна гэдгийг харуулж байна. Нэгсэндээ тэр нь юу гэсэн үг вэ гэхээр дэлхий бол анх үүсэхдээ маш олон хүнд чулуулгууд хоорондоо нийлээд үрлэлтийн хүчээрээ маш халуун болоод тэгээд одоо төмөр цөмтэй болж байгаа шүү дээ. Халуун төмөр цөмтэй болж байгаа. Тэгэхээр ихэнх гаригууд за ангаргийг баг тооцохгүйгээр те ихэнх гаригууд бол юм халуун цөмтэй байна. Ихэнх объектууд юм том авраг тэнгэр гэсэн объектууд юм халуун цөмтөөр үүсдэг. Тэгэхээр хэрвээ сар дэлхий хоёр зэрэг тэгж үүссэн бол хоёулаа халуун төмөр цөмтөө байх хэрэгтэй байхгүй. Гэтэл яаж сарн дээрээс хийсэн дээжийн юугаар хэмжилтээр сарны нийт массын 1.6-аас 1.8% төмөр эзэлж байна гэдэг чинь сар ерөөсөө халуун цөмтэй байх нэгт үндэслэхгүй болчихж байгаа. Хоёрт сар ерөөсөө дэлхийдээ зэрэг үүссэн байх үндэслэхгүй болчихж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр сарн дээр тийм бага хэмжээний төмөр байж штэ. Дээрээс нь халуун цөмгөө болчихоо. Тэгэхээр 3 дахь онол энэ үлдчихэж байгаа. 3 дахь онол нь буюу нөгөө мөргөлдсөн онол энэ илүү үлдчихэж гэсэн. Тэгэхээр энэ онолыг дахиад энэ төмрийн сарн дээрх төмрийн пропорцийн хэмжээ давхар дэмждэг. За яаж дэмждэг вэ гэхээр анхын тиа гэдэг гариг дэлхийтэй ойрхон газар үүсээд тэгээ эн чинь өөр юм халуун төмрийн цөмтэй гариг явж байгаа шүү дээ тий. Маш жижигхэндээ яг манай ангараг шиг хэмжээтэй гариг явж байгаа. За эртний дэлхийн маань өөрөө бас маш халуун цөмтэй халуун гариг тэнцээ үүссэн гэж. За энэ хоёр авраг асар том хэмжээтэй хоёр объект хоорондоо мөргөлдөж шүү дээ тий. Эн чинь бүр асар амар тэнцээд мөргөлдөөн болж байгаа байхгүй. За энэ үед яадаг вэ гэхээр нөгөө хоёр мөргөлдөж байгаа хоёр тэнгэрийн объектын маань хоёр төмөр цөмчин хоорондоо нийлдэг байхгүй. Ерөөсөө хоорондоо нийлээд нэг том цөм болно гэсэн. За энэ маань өөрөө дэлхийн цөмийг бүтээсэн байна тий. Дэлхийн цөм дээр яах нь тиа гэдэг гаригийн төмөр цөм нь уусаад орцсон байна гэж хэлж болно тий. Нэг одоо жоохон бүдүүлгээр ярих юм бол за ингээд дэлхийд тэнцээ ингээд үлдлээ. За мөргөлдөөнөөс маш их хэмжээний халуун лаванууд цацагдсан тийм үү. Маш их халуун лаванууд дэлхийн ойр орчим цацагдсан байна. За эдгээр маань хоорондоо нийлээд үрлэлтийн хүчээр бас юм халуун лава мант хэлбэрийн гаргийг үүсгэх нь биш үү. Тэгэхээр энэ нь өөрөө ерөөсөө төмрөөс бүтсэн биш. Нөгөө төмрийн ихэнх төмрийн дэлхийн цөм өөртөө шингээгээд авцсан цацагдсан хэсэг нь яг нь түүний гадуур байгаа мант буюу мантийн хэсгүүд байгаа учраас сар бол тэр мантаас бүтсэн байх нь. Тэр мантаас нь бүтсэн учраас яг л түрүүний нөгөө нэг сарн дээр байгаа 4 төрлийн нэгдлүүд байгаа гэсэн шүү дээ тий. Эхний нөгөө хил хугалмаар нэртэй нөхөр тэгээд пероксин, оливин элементта гэдэг. Эдгэр чинь бол ерөөсөө халуун лава хөрөөл мант болсон хэлбэрүүд байгаа байхгүй. Тэгэхээр ийм зүйлүүд үүссэн гэдэг нь тодорхой болсон учраас яах нь сар бол ерөөсөө дэлхийтэй мөргөлдөж үүссэн гариг юм байна. Дэлхийн дагуул юм байна гэдгийг маш сайн
дэмжсэн байна гэсэн үг. Одоо энэ сарн дээр авчирсан хөрсний дээд чинь. За тэгэхээр одоо нэвтрүүлгийн төгсгөл базаад хэлэх юм бол юу гэсэн үг вэ гэхээр сарн дээр ямар элементүүд байгаа вэ гэдэг маань өөрөө сар дэлхий хоёрын үүслийн тухай бидэрт маш том хинтийг өгсөн. Маш том туршилтын баримтыг өгсөн байна. За энэ нь өөрөө сар маань эрт дээр үед дэлхийдээ мөргөлдөж Тиа гэдэг гариг мөргөлдснөөс болж үүссэн дэлхийн дагуул юм байна гэдгийг маш одоо хүчтэй дэмжсэн байх нь тий тэр элементүүдийн маань сарн дээрх элементүүд маань нөгөө талаас энэ элементүүдийн нэгдэл нь өөрөө дэлхийн сар хоёр эрт дээр үедээ ямар шухан дүр төрхтэй нөхдүүд байсан бэ гэдэг дээр маш сайн баримтуудыг бидэрт бас гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр сарн дээрх элементүүдийг судлан сарн дээр очно гэдэг маань өөрөө давхар сар дэлхий хоёрын үүслийг судлахтай нэгт холбоотой. Энэ хоёрыг судлах нь өөрөө манай Нарны аймаг эрт дээр үедээ ямар дүр төрхтэй байсан бэ гэдгийг дахин нэг одоо харах боломжийг тий бидэрт олгодог байх нь энэ элементүүдийн сарны элементүүдийн судалгаа маань. За гэхдээ түүх ингэж дуусаагүй. Тэр нь юу гэхээр за бид нар өнөөдөр сар дэлхий хоёр яаж үүснэгийг мэдчихээн, ямар элементүүд тэнд байгааг мэдчихээн. Гэхдээ энэ өнөөдөр нэвтрүүлгийн данч цагт багтсангүй. Магадгүй дараагийн нэвтрүүлэг дээр үргэлжлүүлж яриа. Тэр нь юу гэхээр сарн дээр ус ер нь яаж явж байгаад бий болцсон бэ гэдэг асуулт байгаа тэнцээ. За тэр асуулт бол өнөөдөр нээлттэй асуултуудын нэг. Гэхдээ бас бид нар тодорхой хэмжээнд ямар газруудаас ус ажигласан бэ гэдгийг мэддэг. Дээрээс нь за сар дэлхий хоёр ингээл эрт дээр үед хоёр гариг мөргөлдөөд үүссэн юм байна. Окей. Энэ бол айгүй одоо орчин үеийн шинжлэх ухаанд бол энэ бол айгүй бүдүүлэг зураглал. Эрдэмтэд юуг мэдхийг хүсэж байгаа вэ гэхээр Тиа яг ямар шухан харагддаг байсан юм бол тий ямар хэмжээтэй байсан юм бол Тиа дээрх элементүүдийн пропорц нь ямар байсан юм бол за дэлхийг ирээд мөргөхдөө ямар зайнаас ямар өнцгөр ирж мөргсөн бол дэлхийн бүр даврах юм бол тий дэлхийн яг аль хэсэгт ирж мөргсөн бол гэдгийг мэдхийг хүсэж байгаа. За үүнийг мэдхийн тулд мэдээж бидэрт одоогийн манай NASA-гийн хэрэгжүүлж байгаа Артемис хөтөлбөрүүд ч юм уу тий сарыг тойрох, сарн дээр очиж буух, дахиж дээж авчрах гэх мэт энэ зүйлүүд маань маш чухал туршилтын баримтуудыг бидэрт авчирна гэсэн. Тэгэхээр ирээдүйд одоо нэгсэндээ хүн төрлөختөн бид нар ямар цаг үед амьдарч байгаа вэ гэхээр сар дэлхийн хоёрын үүслийн нууцыг магадгүй 99% та тайлж мэдж магадгүй тэр үед амьдарч байгаа хэрэг бас сонирхолтой байгаа байхгүй. За тэгэхээр дараа нь урнаа бит хоёр ярина одоо сарны уул уурхай гэдэг сэдв байгаа. За тэрэн дээр бол ерөөсөө сарн дээр тэр ус яаж бий болсон бол мөн сарн дээрхийн цахиур зэрэг элементүүдийг ашиглах боломжтой мó. За эдгээр маань өөрөө шинжлэх ухааны танин мэдхэн хувьд сар дэлхийн үүсэлтэй яаж холбогдоод байгаа юм бэ гэдэг тухай ярилцах болно. За тэгэхээр дараагийн дугаар хүртэл баяртай. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өөрх бүрийн хэрэглээ уяг гурал болон чанарыг танд авчрын Ленус медиа энд итгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 хүс остлогоор та бүхэндээ хүрлээ. Тэгээ бэлгүндээ их баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзъя. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй Монголд ялах болтугай.